Эзний ивэл дүрнүү Улаан тэнгисээс цааш аудио үйлчиллийн ээлжид шин дугаар эхэлж байна. Өнөөдрийн цувралаа яг одоо хамтдаа магтаалаар эхлүүлцгээе. Ер нь өмнөх дугааруудын хувьд дандаа төгсгөл хэрд магтаал орчход байдаг байсан. Энэ удаа манай үйлчиллийн баг нэг сайхан монгол магтан дууг бэлтлээ. Ер нь цаашид ч гэсэн монгол магтаал буюу монгол хүнийхээ зохиосон магтаалын сайхан дуунуудыг хүргэж авах болно. Энэ бол Улаан тэнгисээс цааш аудио үйлчилэл. Магтагдах болтугай Учрэнтэй миний гойхтуг сонсоо Мэдээ миний хүч чадал миний бамбай Зүрхний түнд итгэдэй би тусгийн хүртсэй Сэтгэл минь баярлаа Өөрийн дугаар тодорхой Эцэн бол миний хүч чадал Тиймээс зүрх сэтгэл минь баярлаа Өөрийн дугаар тодорхой Эцэн бол миний хүч чадал
Энэ бол эзэн магтагдах болтугай гэсэн дуулал 28 дугаар бүлгийн 6, 7 дугаар ишлэлдээр тулгуурлагдсан. Дууны үг болон хүг аялгауг нь Буян Хишиг гэдэг хүний зохиосон монгол магтаал. Миний мэдхийн 20 шахам жилийн тэртээ бараг түүнээс ч өмнөх үеийн дуу гэж мэднэ. Манайд чи ер нь сан хөмөрг бүтээл тойруулын талаарх нарийн ширийн мэдээллийг багтаасан архив сэлт жоохон учир дутагдaltaй штэ. Дуу хуурын тухайд бол бүр хомс. Монголчуудын ардын сайхан дуу хуурнаас өксүүлээд бэсрэг уртын дуу, уртын дуунууд. За тэгээд ер нь сүүлийн үеийн рок pop жанрын дууны бүтээлийн тухайд ч ялгаагүй. Тухайн дууны үг түүх, дууг дуулж анх хүмүүст хүргэсэн уран бүтээлчийн намтар сэлт ч юм уу. За дуутай холбоотой өрнөн сайхан домог яриа гих мэтийн яриа хөрөө хүмүүсийн амнаас ам дамжиж хадгалагддгаас биш. Ном тойрол болж хэвлэгдсэн. За эсвэл технологийн шийдлэр захим орчинд хадгалагдаж түгээгдэж байгаа байдал их учир дутагдaltaй ховор хомс байдаг. Тийм байхад Христтгэлийн магтаалын дуунууд тэдгээр дуутай холбоотой мэдээлэл бүхэр өдрийн од шиг. Ер нь тэгээд ардын аман зохиолд суурилсан нүүдэлчин соёлоор олон зуун жил аж төрж ирсэн үндэсний ялгарл юм уу гэж боддөө штэ. Улаан тэнгис хүртэлх Израильчүүдийн амьдралд ямар их нүд гэлбэм гайхамшиг болсныг та санаж байгаах. Харин тэнгисийг хуурай газар шиг гаталсны дараа юу болдог вэ? Тэндээс л жинхэнэ амьдрал эхэлдэг. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе. За тэгэхээр ийм өрмөц соёл уламжлал тээдэг арт түмэн бид өөрсдийн хил аялгуугаараа бурхандаа зориулж магтаалын дууг зохиож төрлөх хил дээрээ Библийн үгийг уншиж судална гэдэг асар их ивэл. Есүсийг үхлээс амьснаас хойш сар гаруйн дараа болдог Пентекостийн өдөр буюу юудичүүдийн нэгэн уламжлалт баярын үеэр ийм нэгэн гайхамшигтай үйл явдал болсон. Энэ тухай та Үлс номын 2 дугаар бүлгээс лавшруулж уншаарай. Би одоохондоо товчхон ярьж өгье. Тэр нэгэн өдөр Иерусалимийн нэгэн дүүрэгт асар хүчтэй хууй салхи мэд чимээ гарсан. Тэнд бурханд залбирч байсан хэсэг хүмүүсийн сууж байсан байр бараг тэр чимээнээс болоод доргих шиг болсон. Гэтэл тэнд байсан хүмүүс гинт олон янзын хил аялгаугаар ярьцгааж эхэлсэн. Ямар хил аялгау байсан бэ гэхээр Парт, Мед, Еламчуудын ярьдаг тэр хил аялгау. За тэгээж зогсохгүй Месопотам, Юдэ, Понт, Аз, Фруг, Египт бас Күрэний хавийн Лив, Ром, Крет, Араб гэд газраас ирсэн хүмүүсийн хэлээр өнөө хүмүүс чинь ярьж гэрсэн. Ингэхдээ эдгээр харь хэлээр ярьж байсан хүмүүс юун тухай ярьж байсан гэж Бурханы үйлдэлсэн агуу үйлсийг тунхаглаж байсан. За ер нь энэ цагаас эхлэн газар очиж сайн мэдээ тунхаглаж орон орны хүмүүст хүрч үйлчлэхдээ их хэлээр нь хүргэхийг чухалчилдаг байсан нь ийм л учир начиртай ахна. Тэгэхээр нэг хэлээс нөгөө хэл рүү хөрвүүлж орчуулахын зовлонгүйгээр их хэл дээрээ бурханы үг сургаалыг уншиж, утга санааг нь ухам бодож, тунгаан эргцүүлж, ухаарч таньсан зүйлээ амьдралдаа хийж хэрэгжүүлэх тэр арга ухааныг их хэл дээрээ гуйж залбирна гэдэг онцгойг талархал ерөөл шүү дээ. Ингээд хамтдаа их монгол хэл дээрээ бичигдсэн Библийг дэлгээд бурхан та бидэнд зориулж, юу гэж хэлж, сануулж, зааж, чиглүүлж байгаад анхаарлаа хандуулъя. Дуулал 28 дугаар бүлэг. Эзэн тань руу би хашгирна. Хад минь намайг сонсохоос бүү татгал зааж. Хэрв та дуугүй байвал би нүхэнд очих хүмүүсийн адил болно. Би тань руу тусламж гуйн хашгирах хаваас. Би гараа таны ариун газрууд өргөх хаваас. Гуйлтын минь дууг сонсооч. Буруу санаатнууд хийгээд ёс бусыг үлдэгчдтэй хамт бүү намайг чирэн авч яваач. Өнгөн дээрээ тэд хуршүүдтэйгээ эвтээ яривч. Үнэн зүрхэндээ бузар муу байхаж. Үйл ажлынхын дагуу тэдэнд хариулаач. Үйлсийнх нь бузар мууг буцаагаач. Гараараа үлдсэн ёсоор нь хариулаач. Авбал зохих зүйлсээр нь тэдэнд төлөөч. Тэд эзний үйл хэрэгүүд хийгээд гарынх нь бүтээлүүдийг оошоодоггүй тул тэр тэднийг устгана. Тэгээд дахин босохгүй. Эзэн магтагдах болтугай. Учир нь тэр гуйх дууг минь сонссон билээ. Эзэн миний хүч чадал, миний бамбай. Зүрх минь түүнд найдсан.
тусыг нь би хүртсэн билээ. Тиймээс зүрх минь баярлаж, түүнд дуугаараа би талархна. Эзэн бол өөрийнхөө хүмүүсийн хүч чадал, өөрийнхөө тосолсон хүмүүсийн авралын хамгаалалт юм. Хүмүүсээ аварч өвөө өрөөгөөч. Өөрөө тэднийхээ хончин нь болж, үнмөнхөд тэднийгээ үүрээч. Дуулал 29-р бүлэг. Тэнгэрлэг бийсээ эзнийг өргөмжлөхтөн, алдар хийгээд хүч чадлаар нь эзнийг өргөмжлөхтөн. Алдар нэрийнх нь учир эзнийг өргөмжил, ариун хувцс өмссөн эзэнд мөргөхтөн. Эзний дуу хоолой усан дээгүр байх ажээ. Алдрын бурхан нүргэллээ. Асар их усан дээгүр эзэн байна. Эзний дуу хоолой хүчтэй, эзний дуу хоолой сүр жавхлантай. Эзний дуу хоолой хуш модыг хугалдаг. Тийм ээ эзэн. Ливаны хуш модыг зомгол болгодог. Ливаныг тугал шиг, Сирионыг зэрлэг үхрийн тугал шиг тэрээр оодогнуулдаг билээ. Эзний дуу хоолой галын дүлийг салгадаг. Эзний дуу хоолой цүл газрыг чичрүүлдэг. Эзэн Кадешийн цүлийг чичрүүлдэг. Эзний дуу хоолой согоог туглуулж, ой шугууг нүцгэртэл хуу татдаг. Сүмд нь байгч бүхэн алдар гэж хэлцгээх ажээ. Эзэн уярын усан дээр суусан. Тийм ээ эзэн Синтидэ мөнхөд хаанчлан залрна. Эзэн хүмүүстэй хүчийг хайрлана. Эзэн ард түмнээ амар амгалангаар өрөөнө. Дуулал 30-р бүлэг. Эзэн та намайг дээшээ өргөсөн учраас дайснууд минь надаас болж баярлаагүй билээ. Таныг би өргөмжлөнө. Эзэн бурхан минь, би тусламжгүй тань руу хашгирсан бөгөөд та намайг эдгээсэн. Эзэн та амийг минь үхэгсдийн орноос татан гаргасан. Намайг нүхрүү уруудуулахгүй тулд та намайг амьд үлдээсэн. Түүний итгэмжит хүмүүсээ та нар эзэнд магтаалыг дуулж, ариун нэрт нь талархал өргөхтөн. Түүний хилэн агшин зурих, таалал эвээл насан турших. Шүнэд уйлаан байж болохч өглөөд баярын уухай ирдэг. Харин би амарлангүй байдалтай, би хизээч ганхахгүй гэв. Тааллаараа өө эзэн, та намайг уул мэт бат тогтоосон. Та нүрээ нуухад би твтсэн. Эзэн, тань руу би хашгирч, эзэнд би гуйлтыг өргөсөн. Би нүхрүү уруудвас, цуснаас минь ашиг юм. Тоос шороо таныг магтах уу? Таны итгэмжийг тэр нь тунхаглах уу? Сонсооч эзэн, намайг нэгүүлсээч. Тусламж минь болооч эзэн. Уй гашууг минь та бүжиг болгож эргүүлсэн. Тааран хувцсыг минь тайлан баяр хөөргийг надад бүслүүлсэн. Ингэсэн нь би дуугүй байлгүй. Сэтгэлээрээ танд магтаалыг дуулахын тулд болоо. Эзэн бурхан минь, танд би мөнхөд талархна. Дуулал 31-р бүлэг. Эзэн, таны дотор би хорогдсон. Намайг хизээч ичгүүрт бүү унгаач. Зөв шударгаараа намайг авраач. Сонор юугаа над руу хандуулан намайг хурдан авраач. Миний хорогдох хад намайг аврах хүчрхэг бэхлэлт минь болооч. Учир нь та миний хад бат цайз минь билээ. Нэрийнхээ төлөө та намайг удирдаач, хөтлөөч. Тэдний надад нууцаар тавьсан торноос намайг гаргаач. Учир нь та миний хамгаалалт билээ. Таны гарт би сүнсээ даатгана. Үнний бурхан эзэн, та намайг золсон. Хуурмаг хоосон шүтээнийг хүндэтгэхстийг би үзэн ядна. Харин би эзэнд итгэдэг. Хайр инрэлттэй нь би баясан баярлах болно. Учир нь та зүдүүрийг минь харсан. Та сэтгэлийн минь зовлон шаналнг мэдсэн. Та намайг дайсны гарт тушаагаагүй. Та хөлийг минь уудам газарт тавьсан. Эзэн, намайг нэгүүлсээч. Учир нь би зовлон зүдүүр дунд байна. Уй гашуугаас болж нүд, сэтгэл, бие минь сүлджээ. Учир нь амьдрал минь гаслантай хамт, он жилүүд минь санаа алдалттай цуг өнгөрчээ. Миний хүч тэнхээ хилэнцээс минь болж сулран, яс минь тамирдав. Бүх өстнөөсөө болж би хуршүүдийнхээ дунд доромжлол, танилуудынхаа дунд айдас төрүүлэхээр болсон. Замд таарсан хүмүүс надаас зайлсхийв. Үхсэн хүн шиг би
Санаанаас нь гаран мартагджээ. Хагарсан сав мэт болжээ би. Учир нь олны базаахгүй үгийг би сонссон. Тал бүрд аимшиг байна. Миний эсрэг тэд зөвлөлдөж амийг минь авахаар хуйлджээ. Харин эзэн танд би итгэдэг. Та миний бурхан хэмээн би хэлдэг. Цаг хугацаа минь таны гарт байна. Дайснуудын минь гараас хавчигстаас минь намайг авраач. Зарцынхаа дээр царайгаа гэрэлтүүлээч. Хайр инэрлээрээ намайг авраач. Таныг би дуудсан тул намайг ичгүүр бүү болгооч эзэн. Гин буруутнуудыг харин ичгүүр болгож үхэгсдийн оронд тэднийг дуугүй байлгаач. Бардамнал жигшилтэйгээр зөв шударгын эсрэг ичгүүргүй ярьдаг худалч уруулыг дуугүй болгооч. Танаас эмээгчдэд зориулан таны хуримтлуулсан, таны дотор хорогдогчдод таны сойрхсон сайн сайхан тань хүний хүүгүүдийн өмнө хичнээн агуу вэ. Та тэднийг оршихуйхаа нууц газарт, хүний хувилдаанаас нуун, та тэднийг хил амны хараалаас майхандаа нууцалж хамгаалдаг. Эзэн магтагдах болтугай. Учир нь тэрээр бүслэгдсэн хотод инрэл хайраа надад гайхамшигтайгаар үзүүлсэн. Би сандарч байхдаа таны мэлмийн өмнөөс би таслагдлаа гэсэн. Гэсэн ч би тань руу хашгирахад та миний гуйлтын дууг сонссон. Түүний итгэмжт хүмүүсээ та нар цөмөөрөө эзнийг хайрлцгаа. Итгэлтнийг эзэн хамгаалдаг. Бардамнагч хүмүүст харин хариуг нь элбэг төлдөг юм. Эзэнд найдагч хүмүүсээ тууштай байж зүрх зоригтой байгтун. Амен. Нэрэн би нэг зүйлийг Библи уншингаа бодлоо. Та төсөөлөд үзтээ. Бурхан хэрвээ ингэж хэлсэн бол яах вэ? Та нар зөвхөн еврей юм уу, арамей хэлээр л магтан дуу дуулвал би ойлгож тэр дуугийг чинь утлаг шиг тооцож хүлээн авнаа. За бас бурхан би өөрийн үгээ еврей юм уу, арамей хэлээр л айлдана. Иймээс та нар эдгээр хэлийг шинээр сурвал миний яг юу гэж яриад байгааг ойлгомц. Тэгээ эцэст нь гуйлд хүсэлтэй надад дээрх хэлээр хэлж өчих ёстой юм шүү. Тэгвэл би сонсоод хариулъя гэж хэлсэн бол ямар аимшигтай байх вэ? Харин ийм хязгаарлагдмал нөхцөл байдлыг тулгалгүй. Харин ч хэл бүхэн өөрсдийн авиа аялгау, үндэстэн ястан бүр соёл уламжлалынхаа эрхэм онцгой чанараар бурханаа хүндэтгэн дээдэлж магтаж, бурхны айлдвар болсон үг сургаалыг өөрсдийнхөө төрлөх хэл дээр уншиж, судалж, түүгээс зогсохгүй төрлөх хэл аялгаугаараа бурхан хандан залбирч, гуйж, талархаж, гимшиж болно гэсэн хязгааргүй эрх чөлөөтэй байгаа нь үнэхээр гайхамшигтай. Тэгэхээр өнөөдрийн уншлагад багтсан дуулалын эдгээр дөрвөн бүлгийн тухайд утга санаа, өрнөл нь харилцан шүтэлцээтэй, нэгээс нөгөөрөө уусалттай холбогдсон агуулга хэлбэрийн хувьд бид хэрхэн итгэлээ амьдрал дээрээ үлгэрлэн харуулах юм бэ? Ерөөсөө хүний амьдрал гэдэг чинь нэг ээдрэтэй, зовлон бэрхшээл, даваа нухчаагаар дүүрэн, зүүрлэж хэлэх юм болно штэ. Ямарваа нэгэн даалгаврыг гүйцэтгэж, тэгээ эцэст нь шагналд хүрэх ёстой нэг тийм видео тоглоом шиг энэ амьдралд бид хэрхэн амжилттайгаар даалгавраа гүйцэтгэж, амиа хадгалахыг заасан тэр чухал зааврыг багтаасан дуулууд байлаа гэж тоймолж болох юм. Тэгэхээр дуулал 29 бол эзний дуу, хүч чадлын сүр жавхлан юм. Эзний дуун хүчтэй, эзний дуун сүр жавхлантай гэж давтан хэлэх нь дуулал 28 дугаар бүлэгт гарч байсан Давидын нөгөө айдас. Одоо гүн бат итгэл болж хувирсныг харуулж байна. Бурхны дуу хүчтэй гэхээр та байгалийн хүчрхэг үзэгдэл болох аянга захилгааны чимээг тэр их нүргэн юм байна гэж битгий тэгж өрөөсгөл бодоорой. Харин нэг тийм увдстай дуу гэж ойлгол илүү цохилтой юм шиг. Тэр увдстай дуу хуш модыг хугалж, Ливаны ой модыг зомгол шиг болгод юм а. Бас түүний хүчтэй дуу Ливаныг тугал шиг, Сирионыг зэрлэг үхрийн тугал шиг тэрээр одгонуулдаг билээ гэж 6 дугаар ишлэл бичсэн байна. Тэгэхээр Ливан, Сирион гэдэг нь бол тухайн үеийн хамгийн сүрлэг, цавчин өндөр улс байсан. Хаанаас нь ч харсан сүрлэг өндөр хайрхнууд. Тэгвэл тэдгээр улс яагаад тугал шиг одгонох болов? Хин тэдгээр уулсыг амь оруулсан мэт хөдлөгөө гэхээр мэдээж бурхан. Гэхдээ тэдгээр хүчрхэг сүрдэм уулсаар дуулалыг бичигч Давид хаан энэ удаа хүний амьдралд тулгардаг зовлон шаналлыг төрсөлжээ. Бурхны гайхамшигтай тэр хүч
биднийг зовоож дэлчлэгдэг тэдгээр асуудлуудыг тугал шиг оодгонуулна гэж байна. Оодгонолдох төл малыг малчид л илүү сайн мэдэх байх. Юунд ч юм баярлаад сүүлээ өргөж цовхчиж давхилдах баг мал хөдөөгийн уран дулаан уур амьсгалын нэг таатай дүр зураг шүү дээ. Тулууд ер нь яагаад юу бодохороо тэгж хөөрцөглөж оодхондог байна. Их л хөөр хөвчлөлтэй санагддаг байх та. Яг л баг балчир хүүхдүүдийн хөгжүүн хөөртэй агшин шиг. Тэгэхээр амьдралд тулгарх тэдгээр зовлон бэрхшээл таныг туйлдуулан зовоож шаналгасандаа оодорч байгаа хэрэг биш шүү. Харин Бурхан өөрийн хүчит үгээ айлтгад тэдгээр зовлон сорилтууд хүнд ган төмөр шиг бахим чанараа алдаад бие даасан хүчрхэг байдлаа Бурханы өмнө алдаж сулбайн хүчгүүдж байгааг илэрхийлсэн хэрэг. Та миний нуруунд ирэх ачааг аваад намайг чөлөөлөөч. Тэгэд намайг зовоож нулимсыг минь барж байгаа тэр бүх зовлонг миний өмнө туул шиг оодгонуулаач. Тэгэд би дэндүү их шаналж өвдсөн би тэрхүү инээдтэй агшныг харж зовлон бэрхшээл хүртэл таны өмнө хайсан туглаг шиг болдгийг харж баясаж тэгээ би танд алдрыг өргөмөр байна. Бурхан минь, та өөрийн дуу хоолойгоо миний амьдрал дээр цуураа тулаач. Өөрөө ирэхгүй яг энэ залбирал үнэхээр амнаас гарч байна. Бурханы тэрхүү увдст дуу хоолой хүмүүнд сонсогдох үед Бурханы өмнө хэрхэн хөөрөн баясаж буй дүр төрслөл Библиэд бас бичигдсэн байна. Энэ бол Давид хаан хүүхэд шиг хөөр баяраар бэлгсандаа Бурханыхаа өмнө бүжсэн ийм нэгэн түүх. Давид ба Израилийн ахмадууд мянгатын дарганаар Обед-Едомын гэрээс эзний гэрээний авдрыг авч баяр хөөртэйгээр явлаа. Эзний гэрээний авдрыг зөөсөн ливичүүдэд Бурхан тусалсан тул тэд 7 хуцаар дахид өргөв. Давид болон авдрыг үүрсэн бүх ливичүүд дуучид болон хөгжин ба дууны удирдаач Кинаня нарч мөн адил нарийн майлангаар хийсэн дээл өмсчээ. Давид бас майланган эфод өмссөн байлаа. Ингээд бүх Израиль уухайлан эвэр бүрээ болон бүрээ үлээж цан хөгжим зохин мөн босоо ятга ба ятхууд ишгэлүүлсээр эзний гэрээний авдрыг авч иржээ. Тэгтэл эзний гэрээний авдар Давидын хотод орж ирэх үед Саулийн охин Михал цонхоор харж Давид хааныг цовхчин бүжгэлхийг харлаа. 1-р шаштар 15-ын 25-аас 29-гээр ишлэл байлаа. Тэгэхээр дуулал 29 дээрх Бурхны хүчрхэг дуу хоолой хүмүүнд сонсогдох үед өөрөөр хэлбэл нуруунд дээрх хүнд ачаа дарамт нь үүрч бутарснаас болж биеийн чөлөөтэй болох мэдрэмжийг дуулал 29-ийн 11-р ишлэлд ингэж тунхаглажээ. Юу гэсэн гэж эзэн хүмүүстэй хүчийг хайрлана. Эзэн ард түмнээ амар амгалангаар өрөөнө гэж. Эзэн хүчийг өгч амар амгалангаараа таныг өрөөх болтугай. Энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Магтагдах учиртай эзэнд хандаж залбирцгаая. Эзэн, та магтагдах болтугай. Бидний ам хэл, ажил үйлс, зовлон гитлэгсэн гэрчлэл бүрмэн танд алдар болон өрхөгдөх болтугай. Тэмээ эзэн, та бол сайн бурхан. Та бол ариун бурхан. Та бол эзэн бурхан. Та энэрэнгүй, нэгүүлсэнгүй. Та мөнхийн мөнхөд магтагдах учиртай, цогцтой нэгэн. Бид өөрсдийн төрлөх хэл дээрээ Бурхан таньдаа магтаалын хөг аялгауг өргөж, бас тэрл хэлээрээ үгийг тань уншиж, судалж, бас танд хандаж их хэлээрээ залбирч, гуйж болдог учраас таньдаа алдрыг өргөе. Бурхан, та надад хүчийг өгөөч гэж гуйж байна. Амар амгалангаараа биднийг өрөөгөөч хэмээн гуйж байна. Учир нь хүнд хэцүү зовлон шаналлаасаа болж бид заримдаа залбирахч тэнхэлгүй болдог. Амьсгалахынч хүнд хүчээр санагдах учраас уйлахаас өөрийг хийж чадахгүй суудаг. Бидэнд тулгардаг бүх хийл асуудал бэрхшээл бүрийг таны өмнө, таны загалмай өмнө өргөж байна. Бид хүчин мөхс хүн л учраас амьдралын шуурганд нүдүүлж, балбуулж, бууж өхийн даваан дээр байна эзэн. Та өрөвдөж өршөөж, хорогдох байрандаа биднийг нөмрлөөч. Зүрхийг минь өөрийн амар амгалангаараа, сэтгэлийг минь хүч чадлаараа та дүүргэж өгөөч. Бурхан, бид таньдаа бүхнээ өргөе. Таны дуу хоолой бидний ам амьдралд цуурайтаж, бидний ажил үйлсээр дамжуулан бусдад итгэлийн гал болж хүрэх болтугай. Бурхан минь, таньдаа бид ам амьдрал, зовлон, зүдгүүр, хүнд даваа нухчаануудаа өргөж, бидний итгэлийн бамбай болсон эзэн Есүсийнхаа нэрээр гуйн залбирч байна. Амен.
Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд Бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад Бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе. Zum Miserik